хөтлөн явуулах виртуал хөтлөгч Рана байна. Голомт банк нийгмийн эдийн засагт төлөөдөг маш том үүргийн нэг нь бизнес эрхлэгч нарт хамгийн зөв мэдээллийг яг хэрэгтэй цагт нь өгөх байдаг. За тэр үүргээ өнөөдөр энэ жил бид нар бизнес эрхлэгчдийг төлөөсөн 500 гаруй бизнес эрхлэгчнэр зориулаад мэдээлэл дэлгэж байна. Бидний өнөөдрийн хүртэл бэлдэж та бүхэн зориулсан энэ мэдээлэл та бүгдийн бизнест, ажилд хамгийн чухал хэрэгтэй байж хамтдаа нийлж дараагийн шатанд гарна гэдэгт итгэлтэй байна. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болон Монгол улстай эдийн засаг маань цаашид яаж өгч үү те мөн 2023 оныхоо бизнес төлөвөө бид хэд яаж хийх үү гэдэг тал дээр нэлээд нарийн мэдээллүүдийг авч чадлаа. За бизнест бол өрсөлдөхөөс илүү хамтрах нь бол хамгийн том үнцнийг бүтээдэг. Тэгэхээр Голомт банкны хамт олон бид бүхэн 2 өдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээ бол мэдээлэлээ биентэйгээ хуваалцаж илүү их оновчтой шийдвэр гаргах ийм конференцийг нийтдээ 850 орчим аж ахуйн нэгжид хийлээ. Голомчууд бидний хувьд нээлттэй банк гэдэг стратегийг хэрэгжүүлээд олон түмэнд өөрсдийнхөө банкыг технологиор нээлттэй нөгөө талдаа Голомт банкны хувьцаа эзэмших энэ боломжийг ч гэсэн олгож байгаа ийм нээлттэй банк гэдэг ийм концепцийг бүгдээр нь танилцуулаа. Тэгээ бид бүхэн бизнест илүү их нээлттэй, илүү их өгөөжтэй байхыг та бүхнээс хүсэж байна. Баярлалаа.